Та самд яваавал сонсороо. Жолоо бариагүй бол бидэнтэй ярилцаарай. Монголын радио Тэнхлэх хөтөлбөр. Худалдааны төв маань үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчлэгээний 3 төвтэй байдаг. Энэ одоо бидний ирсэн байгаа төв маань худалдаа үйлчлэгээний 3 дугаар төв маань байгаа. 3 дугаар төвд маань нэгцгийн үйлчлэгээ, автоэртэй холбоотой, бичиг хэрэгсэлтэй холбоотой бүх үйлчлэгээнүүд нэг дор. Одоогоор яг одоо бидний харж байгаа ATM машинуудад багнуудын автомашины торгуул төлдөг гэрээгээ гэдэг энэ машин маань байгаа. Та энд өөрийнхөө автомашиныхаа торгуул татвар юугаа хараад төлөх боломжтой. Энд болохоор хот хоорондын зорчигч тээврийн тасалбар түгээх машин байгаа. Тийм болохоор та магадгүй дараагийн он эсвэл магадгүй тэр нөө зүүн сая өөрөө явж очиж амжихгүй байж магадгүй. Тасалбар авах боломжтой, бүрэн боломжтой. Манай 3 дугаар төв буюу нэг цэгийн үйлчлэгээний манай газар татварын нэг цэгийн үйлчилгээ байна. Даатгалууд байна. Та даатгалын маш өргөн сонголттой байгаа. Татварын нэг цэг гэдэг маань одоо төрийн байгууллага байгаа шүү дээ. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн тоо бүртгэлийн үндэсний төвч бас байгаа. Тэгээд улсын дугаарын үйлдвэрүүд байна. Натрат даатгалууд бас байна. Банк бас санхүүгийн байгууллагууд бас байгаа. Татварын байцаагч хүрээ авто худалдааны төв дээр ажилладаг. За тэгэхээр зэрэг татвар төлөгчид юуг анхаарах ёстой гэдгийг хэлье. Цахимаар одоо бүр татвараа төлдөг болсон энэ талаар ч гэсэн хэлж өгөөрэй. Та хэм бэ? Намайг Батцаа гэдэг Баян зөвхөн татвар хэлсэн татвар улсын байцаагч. Одоо ер нь нэр шилжүүлэгчтэйгээ одоо холбоотойгоор татварын автомашины татвараа төлөөгүй, урд оны төлөөгүй, одоо энэ оны татвар төлөөгүй гэдэг асуудал үүсдэг л дээ. Одоо юм хөгжөөд автомашины татвар төлөхөд хялбар болоод байгаа. Банкнд очирлохгүйгээр тэр аппликейшнгуудаараа төлдөг болсон. Тиймээс одоо иргэдүүд маань интернет банктай данслаагаа картын дугаараар нь татвар төлөө явахад бүр амар банк цаг зарцуулъя гэдэг чинь байна. Одоо ингээд даавраа захын маань энэ үйлчлэгийн 3 дугаар байр гэж байгаа. Энэ дотор маань одоо бүх үйлчлэгээнүүд байдаг, даатгал нь байдаг, татвар нь байдаг, натроод нь байдаг. Нэг дор бүгдээр төвлөрсөн болохоор иргэдүүд маань жирэг юу байхгүй. Хурдан хугацаанд бүх үйлчлэгийг энээр доороос аваа явдаг болохоор иргэдүүд маань их л баярлдаг л да. Ерөнхийдөө машин худалдаж авч байгаа иргэдүүд маань татвар төлсөн өдрийг өөртөө шалгаад авч л байх юм да. Одоо нөгөө смарт кар гэдэг аппликейшн дээр өөртөө тухайн автомашиныхаа татваруудыг шалгаад авах боломжтой. Гэрэг пост киоск гэж байна. Одоо энэ олон юм байна л да. Урд оны татвар төлсөөгөө гэдгээ сайн шалгаж авч явах. За бид нар энэ автоэврийн хэрэгслийн бүртгэл гэсэн одоо хэсэг дээр ирлээ. Тэгэхээр энд автоэврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл нөгөөх нь болохоор зэрэг шинээр орж ирсэн улсын бүртгэл болгох гэж одоо шинээр нөгөө машин тоглож байгаа хүний бүртгэлийг бол нөгөө одоо 4-5 номер дээр 1-3 номер дээр шилжилтийн дээр орж ирээд нөгөө хөдөө орнотынхаа дугаарыг авна. Гэхдээ манай нэг давуу тал нь болохоор даавар өдөр идэ давуу талаар хасаа бүсцэн ажилтгаа давуу талтай 21,330 сумын иргэд бол бүгд орж ирэл машиныхаа дугаар юм бол авах боломжтой. Энд болохоор нөгөө автоэврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл нөгөө талаараа автоэврийн хэрэгслийн шинээр улсын дураа олгох гэсэн юм хоёр бүлгээ явуулж байгаа автоэврийн. Тэгээ анхаарал зохилтой зүйл юу байх юм? Хүмүүс болохоор нэг ойлголт нь болохоор одоо хөдөө нутгийн агч хотын дугаартай байна гэж ойлгоод идэг. Буруу. Яг харьяаллын дагуу одоо говьалтай хүн бол говьалтай харьяаллын дагуу номероо авах гэсэн үг. Улсын дугаараа хаанаас сонгож байна? Одоо энэ бүртгэлийн өн дээр бол одоо ажилч нөгөө нь тэгээ энэ цаавны одоо шилжилтгэн дээр одоо хэд өдөр явдаг дугаараа тий. Улсын нөгөө бүртгэгч тоо бүртгэгч 2-3 дугаар санал болгоно. Хэд өдөр явдаг дугаараа өөрөө сонгоод үйлдвэр нь энд байгаа. Тэгээ энд одоо 3 номер үйлдвэр байгаа. За бидэнд оргил сайхан тайлбарж танилцууллаа. Тэгэхээр зэрэг улсын үйлдвэрэн дэрэгдэн байна, автоэврийн шилжилт хөдөлгөөний бүртгэл нь байна. За тэр лавлгаа энд ажиллаж байна. Тэгэхээр зэрэг ерөөсөө хөл хөдөлгөөн ихтэй байдаг юм байна. Гэхдээ одоо нөгөө төвийн салбаруудыг бол хайвгүй одоо хөдөлгөөн багтаа юм байна. Тэгээд авто худалдааны төв гэдэг чинь ийм л зохицлоор үйлчлэгээтэй байт юм байна гэдгийг Маадаа хүрээ худалдааны төвийн худалдаа үйлчлэгээний 3 дугаар төв дээр нэг цэгийн үйлчлэгээ байгаагаас гадна та тээврийн хэрэгслийнхаа шилжилт хөдөлгөөн тоо бүртгэлийг бүгдийг нэг дороос хийх боломжтой байгаа. Та манай худалдааны төвөөр тавтаа морилно. Манай энэ зал нь болохоор даатгалын нэг цэгийн үйлчлэгээнүүд байна. Даатгал хэлэхэд юу шаардлагатай байдаг вэ?
Би даатгалын Biosman Solution-ийн даатгалын ахлах мэргэжилтэнд дамжиж явдаг юм байна. Даатгалаа би 8-9 жил ажиллаж байгаа. Манай энэ дээр нэг цэгийн үйлчлэгээ гэхээр автоэрийн шилжилт хөдөлгөөн болон шинээр дугаар авч байгаа хүмүүс үйлчлдэг. Тэгээ нэг цэгийн үйлчлэгээ үзүүлэхэд бол автоэрийн бүртгэлийн маягтыг бол эндээс аваад тэгээ Канадад энэ бол бүгднийхээ тайлбарыг бол хүмүүстээ өгөөд яг гэрчлэгээ дугаар авахд бэлэн болгож байгаа. Хамгийн давуу тал нь хүмүүс өөрөө даатгалаа сонгох боломжтой. Монгол ард тэнгэр 8 гэсэн ингээ бүх даатгалууд байгаа. Тэр даатгалаас өөрөө сонгоод сонголт аавна. Тэгээ бид нар бүх гэрчлэгээ номер дугаар яаж авч бүрдүүлэх үү бүгднгийн хилээ заагаад зааварчлаад бүх юм бэлдэж өгөөд тэр хүнийг дугаар авахд яг ингээд капиталын бүрдүүлээд оруулчихдаг. Үн хөлс байхгүй. Үйлчлэгээ л үзүүлж байгаа нөгөө өндөө үйлчлэгээний байгууллага учраас орж ирэл эндээс нэг цэгийн үйлчлэгээ зөвлөгөө авах нь бас л мөнгө төгрөг авах уу гэтэл үгүй гэж байна. Танд баярлалаа. Сая бид даа хүрээ тэрэт компани даа хүрээ авто худалдааны төвийн сурталчилгааг хүлээж авлаа. Өөрөөр хэлэх юм бол та манай төвөөр үйлчлүүлээрээ тээврийн хэрэгсэлтэй холбоотой, жолоочтой холбоотой бүхэл үйлчлэгээ бидэнд байна. Таны санал хүсэлтийг авахд бэлэн байна гэж одоо энэ даа хүрээ тэрэт компани хэлдэг. За бид амлсан ёсоор та бүхэнтэй хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ярилцсан. Мэргэжлийн хүн бидэнд тусалдаг. Замын тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын Тэг орон нутгийн хяналтын хэлтсээс үргэлжлэж ирсэн байгаа. За орон нутгийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хушууч ган зориг цагдаагийн тэслэгч далай цэрэн нар ирсэн байна. Та бүхэнд өдрийн мэнд төргий. За тэгэхээр 30 50 22 дугаарыг утас уламжил ёсоор нээлттэй байгаа. Та асуун манай мэргэжлийн хүмүүс хариулна. Эхлээд бид нар уламжил ёсоор мэдээлэл хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл орон нутгийн замын тухай ярьдаг нь дулааны улирал эхэлж байна. Ер нь тэгээд орон нутгийн замд ердөө одоо осол буурахгүй тэр их олон одоо хүний аймаг одоо эд материалын их хохиролтой осол орон нутгийн замд л болж байна гэдэг. Шалтгаан юу юм бэ гэсэн асуултаар яриагаа эхлэе. Та мэдээлэл өгнө үү та бүхэн? За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдөр мэндийг хүргэе. За 2018 онд улсын хэмжээнд нийт 1231 гэмтэрэг одоо зам тээврийн гэмтэрэг бүртгэгдсэн байгаа. За үүний 714 буюу 58% 714 буюу 58% хэрэг улмаас 325 хүн нас орсон юм одоо харамсалтай тоон байранд бүртгэгдсэн байгаа. За одоо шалтгаанууд олон байгаа. 1 2 3 гэсэн одоо үндсэн шалтгаануудыг нэрлэвэл юу хөө оршиж байгаа юм. За орон нутгийн замд үлдэгдэж байгаа гэмт хэргийн одоо дийлэнх шалтгаан нөхцөл нь бол одоо хурд хэтрүүлэх, дээрээс нь согтуугаар террорист жолоодох, мөн бүрэн бус террорист жолоодох, мөн байрлал явах журам зөрчих гэсэн ийм л үндсэн шалтгаануудаас үүдэж одоо төрлийн осол хэрэг одоо гарах одоо шалтгаан болж байна. За бид нар сурвалжлах сонсоод эргээд ярилцъя. 30 50 22 дугаарыг утас нээлттэй байгаа. Сая сонсогч холбогдож байна. Гэтэ бид нар өргөжлүүлэн ярилцах болно. Энэгээр орон нутгийн зам том уурын машин их явна. Энэ жишээлбэл инвэцсэн машин байна. Өндөгнээ. Жишээлбэл өглөө болгоо явна. Арай л айжуухан бас хянамга явж байна. Тий. Байнга орон нутгийн замд байнга өглөө болгон зорчдөг болох. Энд журмын хашаатай юм а та. Журмын хашаатай манайх. За журмын хашаан чинь бас хоосонгүй л байна да. Хоосонгүй байна. Дандаа ослын машинууд байгаа. Тэр хараач. Ослын машин. Түүнээс гадна танах бас энд нөгөө дулаан агуулах гаражтай байна. Тий, гаражтай. Тэгээд шаардлагатай гэж үзэх юм. Тэгээд дуудлага гарвал албаны машинаа гаргаад дуудлагандаа явна. За тэгээд төв зунаас хол одоо ямар нэгэн осол гарлаа дуудлага ирлээ. Ямар хэмжээтэй ажиллах вэ? Манайх Баянжин ном сумын Баянжин ном сумын цагдаагийн хэсэг нь 7 сум хариуцдаг. Батсанбүрт болохоор Батсанбүр жаргалан замын зохицуулагчтай. Тийм бус сум руу болохоор манайх өөрснөө инженеэсээ цагдаа нар юм дуудлагандаа явна. За бид одоо орон нутгийн замын байдлын талаар ярьж байгаа. Орон нутгийн замд одоо осол буурахгүй байгаагийн шалтгаан юу юм бэ гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлан ярьж байгаа. Та асуугаарай. Бидэнтэй сонсогч холбогдсон байна уу? Сонсогч холбогдсон байна. За та орон нутгийн замын талаар асуувал их сайн байна. Яг л яг энэ чиглэлээр ярьж байгаа. За. Энэ орон нутгийн зам тодорхой постоор тэр хурд хэмжигч үнэр төлөвч юугаа шалгах юм тодорхой хэдэн километр дээр шалгалтын явагддаг болов. За баярлалаа. За таны асуулт нь хэлээ. Энэ 2011 оны засгийн газрын 153 дугаар тогтоолоор энэ босоо хэвтэ тэнхлийн замд ерөнхийдөө 150 км тутамд нэг байнгын хяналтын пост байна гэсэн тийм
юу гарцсан байгаа. Засгийн газрын тогтоол гарцсан байгаа. Тэрний хүрээнд 2018 онд улсын төсвийн хөрөнгөөр 27 пост барьж байгуулсан. Одоо нийтдээ улсын хэмжээнд 42 пост үйл ажиллагаа явуулаад яг хяналт шалгалт хийгээд 24 цагийн үйл ажиллагаатай ажиллаж байгаа. Тэрэн дээр бүгд хяналтын юмнуудаа тавиад ажиллаж байгаа. 19 оны төсөвт бас нэг 16 пост нэмж барихаар ингээд төсөв суугдаад одоо тендер юм зарлагдаад ерөөдөө барилгын ажлууд эхлээд явж байгаа. За тэгэхээр хөшөөчөөс тодруулъя. Одоо энэ пост ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ? Жишээ нь одоо согтуу жолооч гэдгийн үлээлэгдв гэж асуусан шүү. Ерөөдөө маах цагдаагийн байгууллага замын цагдаагийн албан маань нийтлгүүрийнхээ хүрээнд одоо хянас зогсоосон тээврийн эрсдэл болгоноос согтуурал тандагч багажаар үлээлгээд тэгээд тэрэндээ ямар нэгэн мэдээлэл өгвөл цааш нь тэр дараагаар багажаар үлээлгээд шалгадаг байгаа. За баярлалаа. За 30-22 дугаар сонсож та бидэнтэй холбогдсон байна уу? Орон нутгийн замын байдлын талаар ярьж байгаа танд мэдээлэл асуу. Би сая сонсч нэвтрүүлдэг. Тэгсэн чинь энэ осол гарч байгаа 3 хүнсийн шалтгаан гэж яхан тэрний дээр бас нэг өндөр амар том шалтгаан байна. Энийг би нэг тайлбарлаад би нэг бас нэг юм санал хийх юм асуу гэсэн. Энэ тэрхээ шилжүүд нэг ерөөсөө огтаахгүй болсон. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ гэрэл гэж нэг стандарт байдгийм одоо ерөөсөө бүр нэг аимшиг гэрэлтэй машинууд өөдөөс нэгтгэл гарч ирдэг. Энийг ер нь нэг энэ цагдаагийн байгууллагын анхаарал таавсан үзэж гарахгүй. Энэ чинь осол болохгүй хамгийн том шалтгаан нь бол энэ шүү. Тийм шүү. За баярлалаа. За зөрчлийн хуульд замын хөдөлгөөний шинжлэгдсэн дүрмд юу гэж заасан байдаг вэ? Энэ замын хөдөлгөөний 2018 оны 11 сарын 1-ээс мөрж ирсэн замын хөдөлгөөний дүрмэнд яг стандарт заасан гадна талын гэрэлтүүлэх гэрэл хэрэглэнэ. Тэр гэрэлтүүлэр гэдэг нэг юм бас сүүлийн үед одоо машинууд ашиглаа яваад байна. Тэр юм дээр бол орон нутгийн зам дээр зөвхөн өөдөөс тээврийн эрсдэл байхгүй үед яг тууш зам дээр биш хэрэглэж болно гэсэн байгаа. Түүнээс гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бол хэрэглэж орно бол яг хэвээрээ тэр стандартын дагуу явж байгаа. За гэрээ шилжүүлэхгүй байгаа дээр одоо хариуцлага тооцож байгаа юу гэдэгт та хариулт өгөөч. За гэрэлтүүлэх хэрэглэх журам гэд байдаг. За уг журмын дагуу бол өөдөөс одоо тээврийн хэрэгсэл ирсэн тохиолдолд одоо гэрлээ шилжүүл ойрны гэрлүү шилжүүлнэ гэж одоо заасан байдаг. За уг төрлөөр одоо гэрлээ шилжүүлээгүүд холын гэрэлтэд явсан тохиолдолд төслийн тухай хуулийн заасны дагуу гэрэлтүүлэх хэрэглэх журам зөрчин гэдэг үндслээр одоо торох арга хэмжээ авч одоо оноо хасдаг юм зохицуулалт байгаа. За тэгэхээр зэрэг e-police гэсэн одоо аппликейшнийг ашиглаад та одоо мэдээлэх боломжтой. Таны өдөөс хэн гэрлээ шилжүүлэх вэ гэж байна. Танд хэн саад болж байна бүгдийг одоо мэдээлэх боломжтой шүү гэдгийг та бүхэн хэлдэг тийм үү? За 30-50-22 дугаарыг утсанд та холбогдсон байна уу? Орон нутгийн замын байдлын талаар ярьж байгаа. Алло. За асуугаарай, тодруулаарай. За би сонсоорья. За. Нэгдүгээр энэ жолооны хөрсөдөд энэ монголчуудад асфальтын замыг хэрдээ хурдтай явах тухай асуудал жолооны хөрсөд сургууль заашгүй шаардлагатай. Монголчууд энэ асфальтын замыг сүүлийн 10 жил хэрэглэж байгаа учраас энийг хэрэглэх талаар төрөлсөд дадлуутай. Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ Көтөний замд аваар гарч нэг нь Улаанбаатар хотын төгжрлөөс харсан бүхэмдсэн категорикмээс гарч ирэл зөнгөрөндөө гэж бол пүрүүсэд нэгэн дээр мордо зогссон байхыг би харж байсан. За дараа нь би ардаа машина даатгуулд юм аа. Жил болгон 3,000 төгрөг нэмдэг. Энэ дэ ямар мэдлэгийн чихэндээ байгаа бол энэ та нар над мэдээлэл өгөх үү? Тийм ээ. Та нэг дугаар бичиж явна уу? 99 15 62 11 гэсэн дугаар руу та өөрийнх нь дугаарыг явуулаарай. Та өмнө нь бас ард даатгалыг асууж ирсэн. Тэгэхээр зэрэг танд яг тодорхой хариултыг өгөх болно. 99 15 62 11 тандаараа баярлалаа холбогдсон. За хэд хэдэн одоо саналыг тавилаа. Манай нэвтрүүлэгт Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн орон нутгийн хяналтын хэлтсийн ахлах ажилтнууд мэрэгчлэнүүд оролцож байна. Цагдаагийн хошууч Ган Зэрэг, цагдаагийн тэслэгч Далай Цэрнаар таны асуултанд хариулж байгаа. За гэрэл шилжүүлэхгүй байдал дээр одоо торгодог, хариуцлага хүлээдэг, оноо хастаа гэж хэлсэн тийм ээ. За саяны одоо сонсогчийн асуултанд төшөө ямар хариулт өгөх вэ? Тэр жолооны хөрстэй холбоотой тэр асуудал дээр. Тэгсэн. Юу ер нь
манай Монгол Улсын одоо мөрдөж байгаа замын хөдөлгөөний дүрмэн дээр Сурангийн гаднах замд хурдны дээд зар 80 суудлын автомашин 80 км/цаг урттай явна гэдэг. Угаасаа замын хөдөлгөөний дүрмэн заасан бүгдийг л тест маягаар, ном маягаар нь замын хөдөлгөөний тэр жолооны курсууд ороо явж байгаа л да. За жолооны сургалтад шинжлэгдсэн замын хөдөлгөөний дүрмийг одоо ягшлан өрдөж байгаа, орж байгаа шүү гэдгийг хэлж байна. За бид сурвалжлах сонсоод эргээд уулзгуулна 30 50 22 дугаарын утас нээлттэй байгаа. Та асуугаараа мэрэгжлийн хүмүүс оролцож байгаа. Орон нутгийн зам хурдалж байна. Аялал амралтын удирдал эхэллээ гэдэг яагаад бид ямар одоо дүрмийг хэрэгжүүлэх байгаа юм бэ гэдгийг одоо асууж ярилцж байгаа шүү. Та энэ жолоочийг яаж асууж байгаа? За энд жолоочгүй ачаа тээвэрс журам төссөн байна. За дээр дэв өндөр биш чинь. Өндөр та энэ суудлын зориултад хэрэг штэ. Юм аш зориултад хэрэг биш. Ачааны дээ штэ. Энэ чинь ямар ачааны зориултад вэ? Ийм бод айт бүх бүшээ бүдэл ачаас тахтар. Дээр захт наран туул өөр энэ зам өөрчлөө за. За энэ таа бол дөрөв жүрцэн байгаа аахгүй та ямар тийм ачаа тээвэрс журам гэдэг энэ Нэг удаа яагуусаа хийж ач болохгүй шүү гэдгийг анхааруулж хэлчихсэн. Энэ хүн бууж ирээд бухимдалтай надтай ингээд яаваа ач болохгүй гэсэн. Бас зарим тохиолдолд анхааралтай, болгоомжтой, хүндлэлтэй сонсож байх юм бол эн чинь бас гүйцэтгэж байгаа учраас одоо бас энэ харилцаан дээр асуудал байдаг. Тэгээ манай төслөгч одоо торох ёстой байлаа. Үнэхээр зүрм зөрчсөн. Гэхдээ ийм зүйл гардаг шүү гэдгийг анхааруулад ингээд санаалаад хэлээд явуулъя. За бид сая орон нутгийн цанд одоо бас нэг ослын одоо зөрчлийн шалтгаан болдог ачаа хэтрүүлэн ачдаг талаар одоо ярьлаа. За бидэнтэй холбогдсон байна. Сурвалжлагыг сая сонссон 30 50 22 дугаар утас сонсч байна. Орон нутгийн замтай холбоотой та асуугаараа тодруулаараа яриарай. Би нэг юм яах гэдэг юм да. Орон нутгийн зам яах вэ? Зарим муу юм гэдэг юм байна. Шалгалт хийж гэрэл шөнөд гэрэлээд юм доо болно. Би хийж болохоор аваа гэж хэлчихсэн. Тэгээ би нэг юм яах гэдэг юм. Энэ ангид гэдэг шүү дээ одоо урт тэрэг барьдаг. Тэр мөрчин замын цагтаа ангидлийн заавал юу байх хэрэгтэй гэдэг хүмүүсийг машин барьсан тэгээд идэг юм. Заавал тийч жолооны курс төгссөн мөртлөө заавал тэр мэрэгсэн авах хэрэгтэй хайшаа юм. За та хариултаа хүлээж аваарай. Тэгээд тэр гайхаад байгаа байхгүй юу? Хүн чинь заавал бүх англи нь ВЦД бүгд байгаа мөртөө заавал урт машин барихаар заавал тийм давгээд нөгөөдгийг авах гэхээр бас 200 хэдэн нэгэн төгрөгөөр суух болчиход байдаг. Жолооны курс төгссөн мөртлөө ахиж англи суух энэ чинь нэг нуглаа болчиход байгаа байхгүй юу? Хүмүүс яаж игээд мөнгө салахгүй гэсэн жолооны курсуудын нэг арга юм шиг байх юм. Энийг боловч болдгоо л гэж яах гэдэг юм л та. Бүжиглээ ба англи байдаг чинь айгуу нэг яах гэдэг байхгүй юу? Мэрэгсэн байж болохгүй таныг жолооч болохгүй гэсэн. Тэрнтэй ялгаагүй болчихсон байхгүй юу? Том зэрэг барьдаг хүмүүс чинь яаж игээд хэдэн төгрөг болоод амжилтаа талхуулах гад юунд явдаг, уршаа нүүрсэнд явдаг. Явж иртэл тийм ээ. Заавал та ангилтээс гадна мэрэгсэн авах хэрэгтэй гэж албаар тэр хэсэж байгаа юм шиг тийм үний амьдралаар нь яг англи байгаад мэрэгчлийн яг та юу аах вэ тэгээд хүнийг та нүүрс зөвхөн яриад байна шүү тийм ээ. Тэгээ нүүрс зөвхөн ярьж байна. Тийм. За баярлалаа. Тэрийг бодвол болдгоо гэж. Тийм англи заавал хүнийг шаарддаг, хүнийг хөндрүүлээд яагаад байгаа юм бэ ийм англи тийм ээ. Тийм болдгоо мó гэдгийг асуугаад байна. За баярлалаа. За та бүхэн одоо хариулна уу? Өөр одоо орон нутгийн хяналтын хэлтэс гэсэн одоо бие бүрэлдэхүүн хүн. За яг энэний талаар яг тодорхой мэдээлэл битүүрд байхгүй нь. Ерөнхийдөө энэ мэрэгсэн жолоочийн үнэлэх гэж юмыг автоврын зам тээвэр хөгжлийн яам автоврын үндэсний төвөөс өгдөг шалгалтыг авдаг өгдөг байгаа. Энэ манай цагдаагийн байгууллагатай ямар нэгэн холбоо байхгүй. Манайх хяналт тавьж байхдаа ерөнхийдөө юу яадаг тэр мэрэгсэн жолоочийн үнэлэх юмыг бол нэг шаардаад байдаг. За мэрэгжлийн жолоочийг яхааргүй автоврын үндэсний төв тээврийн байгууллага хариуцдаг. Мөн одоо энэ ангилал ахиулах, ангилын талаархыг та одоо цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн техник хяналтын тасагт одоо хандж болно гэдэг хэлээ 7011 16 18 та утас тэмдэглээд аваарай 7011 16 18 шүү. За бидэнтэй холбогдсон байна. Аль болохоор одоо асуултанд хариулангаа тайлбарыг өгнө байна уу? Магадгүй одоо танд тодорхой бус юм уу байж санагдаж магадгүй одоо олонний асуулт бас шинэ мэдлэг болдог байна уу? За. Байна.
Алло. За та холбогдсон байна. Өдрийн. За та асуугаарай. Энэ ямар юу гэсэн бэ? Орон нутгийн замын хяналтын талаар ярьж байгаа. Дулааны удирдал эхэллээ. Аялал хамт хэлье. За. Орон нутгийн зам дээр энэ машинууд ерөөс гэрэл оройд ерөөс холын гэрэл дээр байнга тавьж явах юм аа. Энэ тал дээр анхаармаар байна. Холын гэрлийг ерөөс ойр дээр тавьж шилжүүлэхгүй явж байна. Тийм зөрчлүүд айгүй их байна. Тэгээд энэ дархан сэлгэд явж байгаа Саната 5 маркийн, Саната 6, 7 маркийн машинтай таксины жолооч нар айгүй хурд хэтрүүлж зөв зүгээр явж байгаа хүмүүсийг одоо шахах, замын хажууд руу гаргах, замын хажуудлаар явж чулуу өсгөх тэгээд ер нь ард нь явж байгаа жолооч нар айгүй хүндрэлтэй тийм асуудал үүсгэж байна. Тэрэн дээр арга хэмжээ авч шалгаж үл тэр жолоочдод соёлын дэвшлэлмээр байна. За баярлалаа. Жолоочдод тэр соёл гэдэг юмрээс байхгүй. Хотод ч гэсэн тамхи татан шүлсэн айн гудамж талбай бүх газрээс цогоо холгоод бүх юм хийж хайчин. Монголчууд бүх соёлтой болох хэрэгтэй байна. Зам бүх зам дээр ерөөсө цонхороо бүх юм хайна, бүх юм шийдэн нэрээс амны бизнес гарч байгаа бүх ялгацлаа бүгднийг цонхоор шийдчихнэ. Тийм шүү. Тэгэл байхаа баярлалаа. Тэгэхээр зэрэг та болоод бусдад ч гэсэн одоо анхааран сонсож байгаа хаа гэдэгт итгэж байна. E-полици аппликейшнийг та ашиглаарай. Өөрөөр хэлбэл жолоо барайг байхдаа та баримтжуулаад одоо ямарваа нэгэн зөрчил, болчмгүй зүйлүүдийг та мэдээлэх бүрэн боломжтой шүү гэдгийг хэлье. E-полици аппликейшнийг ашиглаад та явуулаарай. Өдөрт одоо 100 гаруй ийм одоо зөрчлийн бичлэгийг хүлээж авч байна. Тэгээд одоо зохих арга хэмжээг авч байгаа гэж одоо замын цагдаагийн газар хөдөлгөөний удирдлагын төв хэлж байгаа шүү. За манай тэслэгч тодорхой тайлбарыг өгнө. За нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас бол ерөнхийдөө өдөр тутмын хяналт шалгалтыг бол тогтмол хийж одоо 2018 онд одоо зам тээврийн хөгжлийн яамнаас шийдвэрлэх хөрөнгө төсвийн дагуу нийт 27 шиг хурд хэмжигчийг одоо нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд хүлээлгэж өгсөн. За үүнийхэн дагуу одоо нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаа нэгж хаалт багш нар манай одоо уг хурд хэмжигчийг ашиглаж одоо өдөр тутмын одоо хурд хэмжих зөрчилтэй одоо тэмцэх зорилгоор хянаа шалгалтыг бол тогтмол хийж байгаа. Өөрөөр хэлбэл саяны сансагч ярьсан тэр санаатанууд чинь хурд хэмжигчид өртөөл зохих ёсны хариуцлага торгуулаа хүлээж байгаа гэж та хэлж байгаа юм. Тийм ээ. За төслийн тухай хуулийн заасны дагуу одоо хурд хэтрүүлсэн тохиолдолд одоо 10-аас 50% хэтрүүлсэн тохиолдолд бол ерөнхийдөө 50,000 төгрөг торгож төслийн оноос нь 2 оноос тийм зохицуулалтаа. За тэгээ 50 буюу түүнээс дээш хувь хэтрүүлсэн тохиолдолд 6 сараар ирэх хасах юм шийтгэл оногдуулдаг юм зохицуулалттай байдаг. За орон нутгийн зам буюу одоо 80 км цагийн хурдтай явах одоо хязгаарын дээд хэмжээтэй зам дээр 120 км цаг буюу түүнээс дээш хэтрүүлэх юм бол шууд 6 сар ирэх хасах юм шийтгэл одоо оногдуулж байгаа. За сонсоо мэрэгжлийн байгууллагууд зохисны арга хэмжээ авд юм байна. Бүр 27 нэгж газарт одоо хурд хэмжигч байгаа юм байна шүү. За сонирхуулж хэлэхэд ер нь анхааруулж хэлэхэд юм уу? Өнгөрсөн онд гэхэл бид нар зөвхөн торгуулийн хуудасаар өөрөлдмөл хяналтын камераар 5 тэрбум төгрөгийг жолооч бид нар торгуульд өгсөн байна. Тэгэхээр торгож байгаа юм байна, хариуцлага хүлээлгэж байгаа юм байна. Гэхдээ бид бас иргэн та цагдаа гэдэг үүргийг биелүүлэх ёстой. Та аппликейшнийг хэрэглэж заншаарай гэдэг хэлье. За хэсэг хугацааны сурталчилгааны дараа бид иргэн уулзах болно. 30 50 22 дугаарыг утас нээлттэй байна. Одоо сонсогч бидэнтэй холбогдож байгааг харж байна. Завсарлагын дараа таны асуултыг хүлээж авах болно. Гэхдээ цаг бага байна гэдгийг бас танд хэлье. Самаж байна гэж тэдэнд битгий хэлээрэй. Хайртай шүү гэсэн зурвас түүнд битгий хэлгээ. Таалагдлаа гэсэн товчлуур битгий дар. Та юу ч битгий хий. Хэрвээ та байхгүй бол энэ орчлонгийн бүхий сайхан үгс ямар ч утга учиргүй. Та зөвхөн жолоогоо бариарай. Хугацаа бага байна. Гэхдээ сонсогчийн асуултыг авъя. Байна уу та бидэнтэй холбогдсон байна? За асуугаарай. За эмэгтэй баярлалаа. Сайхан энэ зөв хэсгийн тухай нэвтрүүлэг юм шүү дээ. За орон нутгийн зам цаглагын хүнд асуулт авъя. За би өөрөө энэ зөрчлийн тухай фото зураг авч мэдээлэл их өгдөг хүн дээ. Тэгэхээр би хүний юм удаж байгаа ш. Энэ түрүүнийг залуу ярьлаа. Тэр нусаа хайдаг. Тэр нусаа бүр гэрийнхээ хогийг хайж байгаа шүү дээ. Тэгэхээр би энэ тэнтэй машиныг ягаад тэнэг болгоод би тэнтэй машин дээр явж маш их зураг авдаг хүн. Та хүн одоо сонсоод хүний мууддаг хүн гэж үгүй. Би энэ зуршлыг
Энэ Монголын муухай бодлого төслийг ойрын хугацаанд устгахын тулд гэж бодож байгаа. За танаас асууя. Тэгэн штэ. Та яадаг e-police аппликейшнийг хэрэглээл утаснаас шууд явуулчихж байгаа үстэй. Тэгэн гут танд хариу ирж гинэ үү? Би бүр фото зурагтаа явуулж гэрэл зураг аваад. Тэгээ одоо миний юм нууцлж байгаа. Бүр фото зураг баримттай бүр ингээд яаж байгаа ямар үйл тэгэлгүй яа. Тэ машины тэний хуулгаад байж байгаа. Тэний хуулж болохгүй шүү дээ. Тийм би ландтай явдаг хүн. Янз янзын ландаар явдаг хүн л дээ. За баярлалаа. За манай байнгын сонсогч байна. За тэгэхээр зэрэг e-police аппликейшнийг ашиглаад та явуулж бол мөн гэрэл зураг одоо өөрөөр хэлбэл бие биендээ туслах соёлтой байх алхам л эхэлж байна л гэсэн үг. За мэргэжлийн улсууд юу гэж хэлэх вэ? Тий, сайн нэг баярлалаа л гэж хэлээ да. За сонсогчдонтэй холбогдсон байна. Өөргөө сайн биелүүлж байна. Мэдээлэл байх хэрэгтэй. Хамтарч одоо хөдөлгөөний аюул байдлыг хангая гэдгийг хэлж байна. За таныг сонсож байна. сайн байна. За өдрийн өдрөө. Нэг хоёрхан юм хэлчихье. За асуугаарай. Тэр түрүүнд ярьлаа л да Янглийн жолооч гэдэг. Янглийн авчаад байхад одоо мэрэгсэн гэдээ бас дахиад юм авахгүй гэдэг. Тэр нэр үнэхээр нэг сонин тийм буруу асуудал яваад байна шүү дээ. Тэг. За тэрэн дээр байна. За тэрнээс гадна хот хооронд явж байгаа нэг жижиг тэргүүнүүд байна шүү дээ. Одоо дарахаар хүч явж байна, өөр хангаач явж байна, одоо янгорч явж байна. Эднэрт одоо тэгж хүн тээх зөвшөөрөл олгосон байдгийм үү? Хэрвээ олгосон байдаг бол эднэрт энэ явж байгаа хүмүүсийн машинд GPS тавих хэрэгтэй, хурд хязгаарлагч гэдэг юм одоо хурдны хяналтын одоо хооронд явж байгаа автобуснуудад тавьсан байгаа шүү дээ, тийм ээ? 75-аар хязгаарлагдсан биз хурдын 80-ны. Яг тэрнтэй адилхан тийм юм тэр жижиг тэрэгнүүд хүн тээвэрлж байгаа жижиг тэрэгнүүдэд тавих хэрэгтэй байна. Яг энэ жижиг тэрэгнүүд чинь зөвшөөрөл авсан байгаа ч байж болно л доо. Зөвшөөрд юм уугүй юу би сайн мэдэхгүй байна. Зөвшөөрөл байдаг бол тэднэрт одоо тийм хурдны хязгаарын хяналтын системд хамрагдуулах хэрэгтэй байна л гэж хэлмээр байна. Тийм шүү. Энэ бол том асуудал гарна шүү. Том юм гарсны дараа нь манайхан дээр доргуу шуугдаг шүү дээ. Олон хүний аймнаас эрүүл мэнд энтэй холбоотой шүү. За баярлалаа. За та бүхэн хариулаарай. За зам тээврийн хөгжлийн яамны харьяа авт тээврийн үндэсний зөвтэй одоо нутаг дэвсгэр тавьсан цагдаагийн байгууллагууд хамтарч одоо аймагуудынхаа авт тээврийн төвөгтэйг одоо хамтран уг төрлийн одоо нийтийн төрчих тээврт одоо хяналтыг бол тогтмол хийж байгаа. За ерөнхийдөө уг төрлийн одоо саяны дэвшүүлсэн санааг бол ерөнхийдөө хэрэгжүүлээ явж байгаа аймагуд бол нэлээдгүй байгаа. Жишээ дурдах юм бол Дархан болон Эрдэнэт дээрээс нүүрэнга хэмтчийн аймагуд бол ерөнхийдөө одоо хот хоорондын зорчигч тээвэрлэх одоо эрхийг олгож тэрнийхэн дагуу GPS-ийг байршуулж хурдыг хянах дээрээс нь тухайн хүмүүст одоо хяналт тавьж аль болох урдсан сэргийлэх ажлыг тогтмол хийж ингэж одоо хяналтыг бол тогтмол тавьж ажиллаж байгаа. За ерөнхийдөө цаашлаад зам тээврийн хөгжлийн яамны авт тээврийн төвтэй хамтран одоо уг төрлийн одоо хууль бусаар одоо зөвшөөрөл аваагүй одоо тээвэрлээд яваад байгаа энэ хүмүүстэй дэмждэг тийм одоо арга хэмжээнүүдийг бол тогтмол зохион байгуулдаг. За жишээ дурдах юм бол одоо оюутан тээвэр нэгцэн арга хэмжээ, хууль бус гэрээгүй зорчих тээвэрлэл нэгцэн арга хэмжээ гэх мэтлэн жил бүр одоо уламжлалт болгон зохион байгуулдаг юм нэгцэн арга хэмжээнүүд бол одоо байгаа. За өөрөөр хэлбэл хар цэгүүд гэдэг шиг одоо хар дэвтэрт хизээний энэ одоо булган сийлэнгийн үүдгийн аймгийн халтур хийгээд байгаа жолооч нарын нэрс машины дугаар биш шүү гэж одоо энэ мэргэжлийн байгууллагад хэлж байна. За бидний ярих хугацаа багассан байна. За нэг сонсогчийг аваад л бид ер нь яриагаа төгсгөнэ байна уу? За та тодорхой хэлэх байхаа гэж найдаж байна. Хугацаа бага байна уу? За. Нэг юм аюул өргөж болдгоо. Клип шиг юм зурхад гараад ирэх хүмүүсийн соёлтой байгаа гэх нэг хот оронд зам дээр явахдаа тэг жором оорыг нэг зурхтаар нэг шоколад шиг хийдэг тийм. Тиймэрхүү юм сурталчилгаа маягийн юм байх хийгээд ахын бол хүмүүс үзэн шүү дээ. Ихгүй болохоор мэддэг үедээ буруу явдаг хүмүүс нэг хэлчихэж байгаа байхгүй юу? Олон байна. Зөндөө тий. Тэгээ буруу явдаг хүмүүс ер нь зурхтаар нэг ислам шиг жижиг тийм ингэж яваараа ийм өрөөл байдаг ч тийм хүүхөр яваад байдаг ч тийм дүү. Тийм юм явуулаад байвал тийм шүү. Тийм шүү. Тэгэлгүй яах вэ? Дүү наваа явдаг тундаа байг зам тавьж ороод баярлалаа. Тийм. Хоёр машин өнгөрөөгөө нэг нь орж ирсэн юм байдаг ч тийм. Тийм шиг маягийн өрөөлг маягийн байг явуулаад байвал хүмүүс тэгш магадгүй гэж бодож байна гэдэг. Баярлалаа хүлээж авлаа. Ерөнхийдөө манайх нөгөө 27 цаг болоод орон нутг руу чиглэсэн хөдөлгөөн юмуд нэмэгддэг учраас таны саналыг хэрэгжүүлж ажиллана.
За тэгээд орон нутгийн замын осол буурахгүй байгаа шалтгаануудыг одоо манай сонсогчид бас хэлж байна. За мэрэгжлийн хүмүүс болохоор тоо баримт дээр үндэслэн нэрлсэн. За тэгээд цаашдаа хийх арга замын талаар ярина. Одоо үйл ажиллагааны талаар одоо биднээс одоо ямар оролцоог шаарддаг юм бэ? За жишээлх юм бол одоо гол одоо шалтгаан болоод байгаа зүйл бол одоо хурд хэтрүүлэх асуудал байгаа. За хурд хэтрүүлэх нь өөрөө одоо осол гарах одоо гол шалтгаан нөхцөл бол одоо болоод байгаа маа. За хурд хэтрүүлэх зөрчилдөд тэмцэхийн тулд одоо иргэн бүр одоо өөрсдөө хурдаад тохируулаад ерөнхийдөө 10 минут юм уу ганцхан цаг одоо хэмнэхийн тулд өөрийнхөө амьдралыг бол ерөнхийдөө эрсдэлд оруулаад байгаа юм асуудал байгаа. За энэтэй тэмцэхийн тулд одоо цагдаагийн байгууллагаас одоо тогтмол одоо хурд хэтрүүлэх зөрчилдөд тэмцэх чиглэлээр судалгаа шинжилгээний ажлуудыг бол одоо баян хийж байгаа. За хурд тэмцэгчийг дан ганц ажиллуулахаас гадна за сүүлийн үед бол одоо бүгд найрамдах Солонгос улс болон бүгд найрамдах Хятад ард улсад одоо хэрэглэгдэх дундаж хурдаа хурд хэтрүүлсний тогтоох юм аргачлалыг бол ерөнхийдөө цагдаагийн байгууллага нь өөрсдөө судалгаа шинжилгээний ажлыг хийгээд ерөнхийдөө ашиглагад ерөнхийдөө бэлэн болж байгаа гэдэг. Энэ хурд дундаж хурдаар хурд хэтрүүлснийг тогтооно гэдэг маань өөрөө 100 км газрыг 80 км цагийн хурдтай явхад зорчход хэдэн минут зарцуулах ёстой вэ гэд тэрэн дээр нь үндэслэж одоо энэ математик аргачлалын дагуу одоо өөрөөр хэлбэл тухайн тогтоосон цаг минутаас бага хугацаанд орж ирэх юм бол уг хүн маань өөрөө хурд хэтрүүлсэн гэж үзэх одоо иймэрхүү тийм олон үндэслэлтэй гэж одоо арга хэмжээ тооцох. Ерөнхийдөө цагдаа зогсоод хурд тэмцэж цагдаа өнгөрөөд хурд хэтрүүлдэг энэ асуудалтай л ерөнхийдөө үнцээр нь тэмцэх зорилготой иймэрхүү ажил арга хэмжээнүүд бол зохион байгуулж байгаа. За дээрээс нэмээд хэлчих сайн ихтэй хурд орон нутгийн зам дээр хурд хэтрүүлж гарсан зөрчлөөс үүссэн зам төрөө ослын гим хор нэлээ их байдаг. Хүн одоо амнаас алдах, бэртэж гэмтэх, эд өрөнгөөр хохирох гим хорын шин чанар нэлээ их байдаг бас онцлогтой. Ноцтой гэдгийг учраа тийм ээ. За одоо нэг сонсогчийг авъя. Магадгүй бидэнд одоо санаачлаг гаргаж иж болох юм байна уу? Сайн байна. За та яриа. Энэ юм хэлье юу Улаанбаатар хотыг бол хэрэггүй орон нутгийн энэ орон нутгийн за энэ чи бахан тэгээд энэ өөр хангай энэ чиглэлийн нөгөө хөлсний хэрэгүүд шүү дээ. Энэ дархны хэдэн одоо санаатаанууд эдгээр чи ерөөсө хамгийн их тэргийн эдгээр чи ерөөсө эргэл яваа сурцсан замаараа хүн шахан хоёрдугаар шиг нөгөө замын харуул гарсан үед шууд уцаар нөгөө биеинд хэлчихдэг. Тэгээд замын нөгөө харуул хурд хэмжиж гарахтаа намхан тамаатай гараад өнгөрдөг. Тэгээд өнгөрөнгүүтэй ерөөсөө дайрч авчихтаа ингээ явж байгаа усууд чинь шахан ерөөсөө түрүүний хүний хэлдэг зөвлөдөг. За баярлалаа. За одоо энэ нэрлэлээ шүү. Ямар байдал байдгийг хэлсэн. Тэгэхээр энэ хяналтанд байдгүй гэдэг асуултаар яриагаад төгсгөн. За хөгжлийн хяналт шалгалтыг бол цагдаагийн байгууллага тогтмол хийсээр байгаа, хийж л байгаа. Тэгэхээр ер нь бол саяны тохиолдлууд бол ерөнхийдөө нэлээд ажиллагддаг. За тэгээд цагдаагийн байгууллага бол ерөнхийдөө одоо ганцхан нэг цэгтээ хяналт тавих бус одоо ингэж тэгж бүсчилж одоо нэг цагийн менежменттэй буюу одоо нэг суман дээр нэг цагдаа нар зогсож илаа гэхэд дараагийн цэг дээр нь өөр цагдаа нар зогсож гих мэтлэнгээр ерөнхийдөө хяналт шалгалтыг бол зохион байгуулдаг. Тэгэхээр ерөнхийдөө нэг газараа зогсоолоо гэсэн үг биш юм. Ерөнхийдөө өөр цагт одоо өөр газруудаар ингэж одоо хяналт шалгалтыг одоо зохион байгуулж ингэж хөдөлгөөнт байдлаар бас ингэж зохион байгуулж ажилладаг. Тэгээ хөдөлгөөнт байдлаар гэдэг нь одоо цагдаа ингэж зогсоод байдаг биш. Цагдаа өөрийнхөө машинтай. Цагдаа туслагчид одоо бидэнтэй хамт зэрэгцэж явж байгаа л одоо энэ гэрэл зургийг авдаг, баримтжуулдаг, хариуцлага тооцдог гэж та бүхэн хэлж байна уу? Тэгээд энэ төрлийн зөрчлийг таслан зогсоох нэг хэлбэр бол одоо энэ хэрэгжүүлж эхлэх гээд байгаа дундаж хурдаар арга хэмжээ тооцдог. Дундаж хурдыг тогтоож арга хэмжээ тооцдог. Энэ төрлийн ажил арга хэмжээс нэлээ үр дүнгээ өгөх байхаа энэ төрлийн зөрчилдөр. За бидэнтэй хамт ирсэнд баярлалаа. Орон нутгийн замын хөдөлгөөний талаар ярилцлаа. Төгсгөлд нь бид нар яг орон нутгийн замаас ирсэн бас нэг богино хэмжээний сурвалжлагыг сонсон. Тэгээ дараагийн одоо пүрэв гарагт 16 цаг 20 минутаас яг энэ ийм ярилцлага үргэлжилдэг шүү гэдгийг танд хэлье. 30 50 22 дугаарыг утас ямагт нээлттэй гэдэг тантай ингэж шууд ярилцдаг. Мэргэжлийн хүмүүс сонсож байгаа болохоор энийг ажил хэрэг болгодог. Хэрэг одоо та бидэнд одоо нэвтрүүлгийн хаягаар түрүүн хэлсэн утасны дугаараар одоо өөрийнхөө хаяг, байршил, санал бодлоо хэлэх юм бол одоо бид шууд холбогдох арга хэмжээг авах боломжтой. Тэгээ энэ шаардлага тавьж байгаа зүйл бол энэ хүүхдэд бид нар их урдаа авчих дуртай. Ингээд энэ замын цагтааг их яамдахгүй байна. За та одоо бас дахиад шаардлага тавих уу? Жолооч нарт хэлэхэд ингээд зориултын суудалгүй энэ бага насны хүүхдийг урд суулгаа явуулах юм.
Орон нутгийн замд нь хойдолтой суулгуул. За ийм шаардлага тавилаа та энийг засах. Тэгээ танд юу өөр ажиглагдчих вэ? Оо яг хөө болгоомжтой яваараа гэж хэлэндээ. Гэрэл дохиогоо Тэ өгөөд дөрмөөрөө тэгээд өгнө дүсч одоо соёлдоо орсон шүү дээ. Чи одоо соёлтой шүү дээ. Би энэ за тэр нь ерөнхийдөө одоо гэрэл дохиогоо өгнө. Ер нь соёлтой яваа шүү дээ. За энэ замдаа сая яваарай. За яа. За энэ замдаа сая яваарай гэдгийг танд ч гэсэн зориулж хэлье. Гэхдээ та бидэнтэй ярихдаа жолооны ард утсаар ярихгүйгээр жолоо бариаг үедээ бидэнтэй холбогдоо гэдэгт итгэдэг. За ингээд дараагийн пүрэв гарагт уулзцгаая. Замын цагдаагийн орон нутгийн хяналтын хэлцээс бидэнтэй ярилцлаа. Цагдаагийн хошууч Ган зэрэг тэслэгч Далай Сэрэн нар байлаа. Баярлалаа.